Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ Монгол телевизийн нийгэм асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийн продакшнаас бэлтгэн хүргэдэг эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хоймортой Дөөр бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Уянгайг урьж оролцуулаад энэ танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр та нарын хувьд ер нь өдийн үед ер нь ачаал хэр байна? За ер нь ачаал алба болон амны ажил тий албаны ажил ерөнхийдөө манайх саяхан жүжигийн төгсгөлийн жүжиг тоглосон энэ оныхоо тэгээд амны ажил гэвэл бас их байна. Одоо жинхэнэ энэ үе чинь шинэ жилийн баяртай холбогдуулаад жинхэнэ та нарын оргил ачаал үе эхэлдэг байх шүү тийм ээ. Тэгэлгүй яг хүн болгон аваачч дуулуулах санаатай. Тэр болгонд хүрэлцээд очиад дуулчих санаатай, мөнгөний авчих санаатай ингэ байдаг хүмүүс шүү дээ. Бас өөр байсахан дуу хоолойг уянгалаг дууг хүргчих санаатай тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Таны хувьд сафран хоолойтой гэж яг Дөрөн театрт хичнээн яг юм сафран хоолойтой гоцлол дуучин байдаг юм бэ? За сафран хоолой бас дотроо олон янз байдаг. Тийм тэгээд ерөнхийдөө манад бол 5 сафран хоолой байна. За лирический, колоратурный, драматический гэсэн төрлөд байдаг. Тэгээ манад драматик бол одоо 2 сопран, лирический бас 2 сопран, за колоратурный сопран 1 гэдэг ингээд ийм сопран хоолойны ангиллалд 5 дуучин ажилладаг. Таны хувьд бол лирический тийм ээ уянгийн сапран гэж их уянгалаг нарийнхан хоолой яг таны хоолойны нарийн тэр надад нэг зүгээр энгийн бол яг мэрэгжлийн та нарын сонгодог урлаг театр тайзан дээр дуулж исэн тэр дууг бол би сайн уучлаарай сайн мэдгүй юм гэхдээ надад энгийн тэр нөө ээжиж үжигийн дууг л дуулж исэн нь ерөөсө үргэлж сэтгэлд хоногшоостой байдгийн яг тэр таны дууснаар тэр дууг ингээд сонсоод өөрөө ирэхгүй хамрын самсаа шархираад өөрөө ирэхгүй нэр их хүн гэдэг чинь нэг ийм л үнэтэй эрдэн шүү дээ бид нэр энэ хүнийг тийм ээ алхам тутамдаа гомдоож болохгүй юм шүү гэдэг ухаарлыг л тэр дуунаас би үргэлж авдаг юм л та. Тий ээж жижигэн дууг дуулахад студид хоолонд орж явахт л миний өөрийн бас нулимс гарах гэдсэн. Тэгээд нөө хоолоо зангираад нэг жоохон байж байгаа дуулыг гэж тэгжсэн. Тэгээд нөө сайн дуу тийм сайхан үгтэй яг сайн зохиогдсон дуу бол шууд хүний дотор орохороо шууд хүний нөгөө зүрх сэтгэлийг хөдөлгдөг. Тэгээд бас би ч өөрөө их юм болохоор нулимсаа цэлзүүлж байгаа л бас дуулж ясаа. Дараа нь жүжигийг очиж үзчихэд дуугаа бол дуулаад тэгээ өнгөрцөн. Жүжигийг очиж үзээд нөгөө нэг сайхан цэцэг гардуулах гэдэг очиж гоё болоод очисон чинь эхнээс нь дуустал уйлаад бүлцэнсэн хүн тайзан дээр гар цэцгээ өгч чаддгүй. Тэгээд тайзны арталт жүжигчтэй баяр хүргээд үнэхээр сайхан бол. Тэгээ ядж яхад нөгөө нэг жүжиг дундуур явж итэл нөгөө ээж жүжигийн дуу ингээл явуулах хүн болгоно энэ тэнд л усаа татаад уйлаад байдаг. Тэр яг тийм нэг хүмүүсийн нанд сэтгэлийн утсыг хүндсэн яг тийм бүтээл болж ирсэн шүү тийм ээ. Тэгээ их хүн дотроо бас яг тэр ээж жүжиг бол бүр их хүний тийм их сайхан бүр нандин чанарыг харуулсан тийм жүжиг байсан л та. Хүний хүүхдийг өөрийнхөө хүүхдээс илүү төрүүлж харилдаг тийм ээ. Өөр хүүхэд тэрвэрэд ороод ирж яхад шууд л хүлээж аваад өөрийн хүүхдийг өсгөөд тэгээд өөрийнхөө хүүхдээс илүү анхаарал тавьж хүний хүүхдийг өсгөж байгаа тэр их ямар агуу хүн бэ те. Тэгээд та хоёр л та гурлаа миний хүүхдээ гэдэг тэр гоё жүжигийг үзэж тэр дуу тэр жилдээ гэвэ муусаа авч бид бөөн баярлж ирсэн. Би яг наад жүжигийг энэ оршил яриулаад байсны учир нэг ийм асуултыг л танаас асуух гэдэг юм л та. Яг ээж жүжиг дээр гардаг шиг тийм тохиолдол магадгүй эмэгтэй хүн таны хувьд тийм ээ та бол их хүн тэгээд амьдрал өөрөө баялаг зүгээр хоёлоо төсөөлж бодъё л доо тийм ээ ийм зүйл тохиолдвол та тэр хүн шиг тэгэж ууж сэтгэл ер нь гарах уу ер нь ийм сэтгэлийг өнөөгийн нийгэмд байгаа эмэгтэйчүүд маань ер нь хэрэг гаргаж чадах бол би өнөөгийн нийгэмд их ховорлцсон байх гэж бодож байна. Яг надад төрөөд ирэх юм бол би тийм сэтгэл гаргаж чадна. Бардам тэгж хэлж чадна. Би заримдаа амар харамсалтай зүйлүүдийг телевизээр дугаар сонсдог л тоо. Хүүхдээ хогийн сонтрыг тайцсан байна ч гэж яах шиг. Амруу нь халуун ус тутгацсан байна ч гэж яах шиг айхтар тийм өрөвдмөр одоо ямар ч юм те. Тэгээд би нэг фэйсбүүкээр шалгаад утсан чинь нэг Индонез эмэгтэй өөрийнхөө хүүхдийг зодж чинь би тэрийг үзчихэд миний бүр зүрх өвдөөд сүултээ би фэйсбүүк руу бүр орох дургу бас тийм тэр тэгээ би сүултээ тэр бичлэгийг тавьсан энийг бити тавиач гэхүү наа чи яасан наа чи их хүн биш шүү дээ одоо тэгээ тэр хүүхд нь хөдлөхгүй юм зайлвал айгүй өрөвдсөн тий сарвалцаад тий тэгээд ерөөсөө яахын зодсон ч гэсэн тэр хүүхдээ ээж нэм чинь тэгээд тийм өрөвдмөр Монголд ч гэсэн тийм зүйлс их байна. Хамгийн сүүлд миний нэг айгүй харамсалтай мэдээ сонсно. Би дууч алтан цэцгэгч рүү
нэг тоглолтоор бид нэр хувц нар хэлгээ явж байгаад залгахгүй юу. Ихс алтаагч утсаа авч ин устаас уйлаад ах юм. Гү чи юу болоо та яава яагаад та уйлаад байгаа юм бэ гэсэн чи үгүй уянгаа минь энд ёстой эн чинь их хүн гэж ийм хүн байж болох уу гэлтгүй яасан бэ та өөр хүүхэд чинь зөвөрөө та өөрөө зөвөрөө яасан ээж мэж хамгийн түрүүнд өөрийг бодохгүй гэсэн чи үгүй яста муухай юм байдаг юм байна уянгаа энэ хүүхэд ингээд хогийн савн дотор хийгээд хайцсан биш тэр хүүхэд толгой нь жоохон цөмөрцөн байна гин ясна тэрнээс ирүүл сав сарвал баг 4 хил орчим тийм хүүхдийн боож сайтай өөр өвчин зовлон байхгүй тийм хүүхдийг хогийн савнд хийцэн байхад нь өвлийн үүтэнд хийцэн байхад нь харин хэдэн залуучууд явж байгаад дуурайд байхад нь олсон байна. Тэгээ харин хөлдөөчлгүй гаргаж аваад тэгээд тийм олдохын гэдэг нэр өгөөд ихнэлхсийн төвд өгч тийм байх л та имчилгээнд тэгж олсон байна гэдэг нөгөөдгийг үтсчихэд алтаагч уйлаад давхар намааг хямраагаад юу нэ хуцсан ярихчихсан чинь бүр хямраад яасан муухай олсоо тий. Ингээ яах вэ бүр болохгүй болвол айлын хаалган дээр авчраад хайчихна үсттэй. Яах гэж чи хогийн сав руу хийдэг байна гээл дээр үед чи хүрд мөрдөн дээр тавьчихдаг гэсэн тий. Угж мөгжин тавьд. Бас тийм нинжин сэтгэлгүй эмхтэй хүн бас байдаг болсон юм байна. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө хамгийн дэлхийн хамгийн гоё юм цагаан цайлган сэтгэл бүх гоё цэцэг жимс бүх гоё юм эмхтэй хүнтэй зөвлөлдөг шүү дээ. Тийм гоё хувь зайд төрчөөд их хүн болж үтсчээд тийм мухай байж болохгүй те өөрөө бас их хүнээс гарсан байж таараа хамгийн ариун нандин бүхнийг л ээжээр зөвлөлдөг шүү дээ те. Тэгэхээр тийм гоё ариун хүмүүс байжж бити тийм муухай зүйл хийж болохгүй бүр үнэхээр тэжээж чадахгүй үнэхээр болохгүй лахсрамжин газар авч идэх ч гэх шиг те. Тэрэн шолон. Тав дээр ярьсан баг зэрэг хадуурчлаа. Тэгэхээр юу таны хувьд сүүлийн үед уран бүтээлийн асуулт руу оръё л да. Сүүлийн үед яг өөрийн хувийн тийм ээ тийм уран бүтээл хийж гинөө та саяхан 5 дахь уран бүтээлээ хийлээ, тайлан тоглолтоо тавилаа. Энэ тайлан тоглолтын дараа мэдээж энэ тайлан тоглолтыг тавьсны дараа нуруунд дээрээс маш том ачаа авч хайжаа. Гисэн хэдий ч уран бүтээлч хүмүүс байнга шунж идэг, шинэ бүтээл рүү тэмүүлж идэг. Тэр утгаараа за сая би 5 дахь би даасан тоглолтоо хийлээ дээ. Нөө дуурийн дурчин хүч ер нь би даасан тоглолтын гэдэг. Одоо бүр маш их хэцүү болчихно. Би сая мэдэрлээ. Тэгээ ерөнхийдөө санхүү эдийн засгийн хувьд ч гэсэн хүндрэлтэй талуудыг гардаг болчиж оркестр одоо ч гэдэг юм уу те заал юм маань хүнтэй болчиж тэгээ яг олон жил хамтарч ажиллаж исэн. Тэгээд дээр нь уран бүтээлч хүмүүсийг ойлгодог хүмүүс болохоор бас их дэмжиж тийм ээ. Одоо юу гэдэг чинь бас хямдрал үзүүлдэгч гэдэг юм мэдчлэн хамтлаа л да. Тэгтэл ер нь бас хэцүү болчих жаа. Тэгвэл бид нар өөрсдөө нэг бизнес хийдэггүй. Бизнесийн байгууллага биш бид нар уран бүтээлд ямагт мөнгө зарцуулагдчихдаг. Тэрнээс мөнгийг тэгтэл нь олж идэг юм бол зүйл биш. Олсныхоо хэрээр яг зарцуулагдчихдаг. Тэгээд тоглолт сайхан амжилттай болсон. Айгүй одоо тийм маш тийм одоо хүмүүсийн таашаал төрсэн тоглолт болсон. Хэрэг удаа хүлээлгдсэн бэ? Ер нь би чинь жил болгоно л өөрийн бие даасан тоглолтыг нэгийг бол тавьчих санаатай л ингэж үздэг хүн. Одоо их шуналтай шүү дээ. Тэр тал дээр бол тэгээд нодлон би нөгөө Монгол гэж тоглолт хийжсэн. Яг Монгол сонгодгуудаар Монгол одоо яг мэрэгжлийн уран бүтээлүүдээр Монгол сонгодог юм Монгол гэж нэртэй тоглолт хийжсэн. Тэгээд энэ тоглолт бас маш их амжилттай болсон. Бүтэн одоо оркестртай яг бүтэн нэг цаг 40 минутын юм тоглолт хийжсэн. За тэгээд энэ жил ахаад одоо Grand Opera in Night тий Grand Opera in the Night гэж юм тоглолт хийсэн. Тэгээ энэ болохоор дандаа сонгодгоос гадна pop opera бүтээлүүд гიშгсэн л ийм орой болсон л да. Тэгээд миний хувьд pop opera бүтээлээр анхудаага би ийм тоглолт хийж байна. Тийм мөн яг хоо юм жүжигчлсэн тавилттай. Ер нь миний тоглолт нэг тийм давтагдсан хэлбэрээр болдгоо. Дандаа тийм өөр шийдэлтэй байдаг. Хамгийн ихний уянга тоглолтыг хүмүүс их гайхажсэн. Манай багш хүртэл хэлжсэн. Чи их сонин сэтгсэн байна. Яг энүүгээрээ ингэж сэтгвэл урлаг айгуугаа их хөгжнөө гэж манай багш хэлжсэн. Би бүх нөгөө дуурийн юм жүжигийн хэсгүүдийг, айрынуудыг, өөрийнхөө дуулдаг айрынуудыг музикл хэлбэрт оруулаад бүгднийг холбож, жүжигчилж бүх масста, хоортой, жүжиглэлттэй ингэж явж исэн. Тэгээ тэр их сонин бас тоглолт болсон л да. Тэгээ би яг уран бүтээлчний үед маш их ачаал үрж исэн. Яагаад гэвэл байнга бүжигчин хүн шиг орон гутаа хуцаа солиол, ахаал солиол гэл ингээд хоёр дуудуулчаа солино гэдэг энэ бол маш их хүндрэлтэй юм блэ. Тэгээ яг хүн юмыг давж ижил хүн зөндөө туршлах сууж иж тийм тоглолтноос тоглолтын зүйс гаргадаг тий. Тэгээ саяны тоглолтын дээр бол бас их одоо туршлагатай
хоц солихцаа сүг гэсэлээ гараад ирсэн хүмүүс ямар урдан солиж гинэ гэ гайхаж. Тэгээд яг драгийн номер дээр бол яг бэлэн ингээд ямар ч хүлээлтгүйгээр уран бүтээлчдийг хүлээлтгүйгээр гарч ирж байсан. Тэгээд сайхан тоглолцсон дараа нь их олон сайхан хүмүүсээс дахиж энэ тоглооч гэсэн саналыг хүлээж авсан. Би бодолцъё л гэдэг байгаа. Гэхдээ бас үнэхээр олон хүмүүс дахиж тоглол бид өшөө илүү одоо олон хүнтэй очиж үзьеч гэдэг юм уу те ингээд хүсэл тавиад байгаа. Тэгээ тэрийг бас бодолцоод дулаахаар бас энэ яг pop opera чиглэлийн тоглолтыг бас дахиж хийвэл хүмүүсийнхаа хүсэлтээр үзэгчдийнхаа фэнүүдийнхаа хүсэлтээр гэж тийм ойлголттой болчиход явж байна. Мэдээллийг манай нэг үзэгчд маань бас өглөө тийм ээ. Тэгэхээр яг энэ тоглолтыг тавьсаас шүү дээ. Одоохондоо та өөрийгөө төр зур амраагаад байна гэж ойлгож болох уу? Шинэ бүтээл рүү ороод. За ер нь амрах зайгүй дээ. Би ирэх 1 сард богем дөрийн мимид дулна. Тэгээ энэ бол гол дүр. Тэгээ богем дөр миний хувьд уран бүтээлч миний хувьд их онцлогтой л да. Яг гэвэл би богемор анх богем дөрийн мими гэж энэ бүсгүн дүрээр анх соёл урлагийн их сургуулийг дөнгөж төгсөж ирээд шинэхэн дуучин болоод энэ дүрийг би авч энэ сонгодог бүтээлээр хараагаа эхэлжсэн тий. Тэгээ миний хувьд бол маш их тодтолтой, маш их сайхан юм уран бүтээл. Тэгээд анх дуулахдаа Оросоос одоо миний партнер болох Рудольфын дүрт Оросоос дуучин ирээд тэгээ яг тэр үед манай Эрдэнэ атах эрдгээ дарга байсан л да. Оросоос дуучин ирсэн. За шинэхэн дуучинтай яах вэ доо гэж бодож исэн. Аваад гарч исэн. Би чамд их баярлдаг гэж тэгж хэлдэг. Тэгээд манай ирж дуулсан Рудольф ч гэсэн маш сэтгэл өндөр. Бид нар дараа нь маш том нөө премьер тэмдэглэж маш том баяр тэмдэглээд тэгээ буцаж исэн. Тэрнээс хойш олон жил өнгөрсөн байна. 2003 он 2000 бараг 10 жилийн дараа. Тий. Тэгээд яг хөө тэрнээс хойш би мимиг бол олон дуулсан. Одоо тэгээд дуулаагүй бараг 2 жилийн дараа байна уу. Би ахаад богеми мимиг дуулах чинь бараг ланг дуулах гэж байгаа юм шиг сэтгэл төрж байгаа. Илүү их тоглоод инслээд. Тий. Магадгүй арай нөгөө тухайн үед анх дуулж байсан шиг Оросын дуучинтай хамтарч госолч дуулсан. Энэ удаад манай гом бочор бит хоёр хайр сэтгэлтэй залуу хосуудын дүрийг бүтээн. Манай гом бочор Рудольфын дүрд дуулна. Гом бочрын хувьд бас одоо 2 тудаага тоглож байна Рудольф тий манай гом бочор туршлага сууж байгаа хаа. Ер нь гом бочор гэснээс яг дүүрийн дуучдын хувьд яг нэг сайхан хамтраад ингээд дуулаад ингээд хамт бүтээл хийхэд яг нэг сайхан гар зангаа авалцдаг тийм уран бүтээлчд байдаг гэдэг тийм ээ. Яг тийм уран бүтээлчдийн тухайд бол таныг бас гом бочортой хамтдаа ингээд хослоод дуулахдаа нэлээ сэтгэл хангалуун байдаг, илүү их тавтай байдаг гэдэг юм бэлээ. Ер нь манай гомбо их тийм гоё одоо классик темпертэй гэж би боддtiin. Тэгээд янз бүрийн театр хоолой байна л да. Яста нөгөө лирический, драматический гэдэг ийм высокий театр гэдэг ингээд бас төрөл дотроо бас 3-4 төрөл болоод хуваагдчихдаг. Тэгээд гомбон бол одоо бас их уянгийн тийм театр хоолойнд орно. Яг тийм драматик хоолойнд орохгүй. Тэгээд их хөөрхөн тийм сонгодог темпертэй тэр нь их одоо бүх дуучдад таалагддаг. Өөрөө ч ер нь бас их дотор зүрх сэтгэлтэй тийм жүжигчин үнэлтэй. Ер нь бол сопран хоолоотны мөнхийн партнер бол театр хоолой байдаг. Баритонтой дуулдаг тохиолдол байдаг л та. Гэхдээ театр хоолойтой илүү их хайр сэтгэлийн дүрийг ингэж бүтээдэг. Баритон хоолойтой бол одоо эцэг хүүгийн дүрч гэдэг юм уу те. Аль эсвэл одоо хаан хүүч гэдэг юм уу те. Тийм дүрүүдийг одоо дуулдаг. Тэгээд манад бол одоо төмөн дэмбэр шижир болт гом бочор те гэдэг ийм театрууд даваа одоо сүлд орж ирсэн Эрдэнэ очор гэдэг ийм сайхан театруудтай. Тэгээ энэ бүгд тодорхой өөрсдийн гэсэн өнгө аястай юм хоолоонууд бүгд л одоо бид нартай хоршиж дуулдаг, хамтарч дуулдаг. Өнөөдөр би Рудольф ингээд гамбота дуулж байгаа бол маргааш би травиата дуулахад шижирээтэй дуулна ч гэдэг юм уу те. Ингээд бүгдүүдэд бид нар ингэж ажиллах хэрэг болдог л та. Тэгэхээр бид нар ерөөсө биений хатар хоолойны хаан яадгүй, биений хатар жүжиглэлт тэр бүгдийг бид нар бүр мэддэг болчихсон. Гарын 10 урагшиг мэддэг болчихсон. Тэрэн дээр бид нар тайзан дээр ямар ч түүхтлэхгүй харьцаж явах хэрэгтэй болдог. Тэгэхээр бүхэл жүжигчдтэй бид нар одоо ойлголцож ажилладаг. Гэтэ нөгөө өгөөчтэй нэг илүү л нөгөө тэр хүнтэй ингээл хослол дуулахад өгөөчтэй гэдгээс одоо яг өөрөөр би яг юу гэж одоохондоо хэлэх вэ? Одоо яг айгүй төвшигтэй байх хэрэгтэй. Жишээлбэл би чамтай ярилцаад сууж явах төвшигтэй ярилцах хэрэгтэй гэдэг шиг тий. Тэр хоёр би нэгээс сайхан аваа явчихдаг. Яг тэгж яг л ийм л партнер байдаг. Тэгэхээр гэхдээ партнер бол яг ийм бай. Тий. Манай гом бочор бол бас тийм партнеруудын нэг манай
бид хоёр чи Аида дөрийн бас хайр сэтгэлтэй босоод энэ дөр Радамес Аидагийн дөрийг бүтээжсэн. Тэр үед бол манай гомбо мундаг аваа авчихсан. Бөөр намайг ингээд ингэртэй наа игэндэн дэврээд тэгээд дууссан шүү дээ бид хоёр. Тэгэхээр их төшигтэй манай гомбочор бид хоёр сайхан болох байх гэж бодож чинь тэр дөрийг. Сайхан болох байх тийм ээ. Тэгэхээр та бүдээр ярилцлага төр завсарлуулъя. За нэвтрүүлэг маань нийт ярилцлагынхаа хажуугаар нийт үзэгчтэй зориулаад гоо сайхны зөвлөгөө мэдээлэл хүргэдэг уламжлалтай. Тэгэхээр өнөөдөр сэтгүүлч маань та бүдээрт болоод тийм ээ нийт үзэгчтэй зориулаад яг ямар мэдээлэл бэлтгэсэн байна тийм ээ тэрийг хоёлаас хамтдаа сонирхож үзчихээ. Студидээ эргээд уулзгаая үзэгчтэй. Эмэгтэйчдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн танин мэд өхөн болонда дүүрний хэлбэрт тохируулан үсээ засуулах талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Дугуй хэлбэрийн царайтай хүмүүс хацар эрүүний хэсгээр өргөн байдгаас гадна дугуй хэлбэрийн тухтай байдаг. Ийм нүүрний хэлбэртэй хүн ямар нэгэн илүү донж маяг оруулсан үсний засал сонгосон нөхцөл нүүрлүгээ арай богино ус унжуулж өгөх хэрэгтэй байдаг. Нэг үгээр хэлбэл нүүрний дугуй хэлбэрээс нүдээ хамгаалж өөрчилж харагдуулна гэсэн үг юм. Босоодоо маягийн дунд зэргийн урттай боловч хажуу талаасаа шингэлсэн үсний засал сонгуул тохиромжтой. За тэгэхээр үсний засалттай холбоотой мэдээлэл бэлтгэсэн байна. Урлагийнхны хувьд бол яг нөгөө өөрсдөө ажиллаж байгаа салбараасаа шалтгаалаад байнга хувьсан өөрчлөгдөж стил имижээ гаднах төрхөндөө зоригтойгоор өөрчлөлт хийх шаардлага гардаг тийм ээ. Тэр ч утгаараа таны хувьд бол за одоо бол урт үстэй өмнө нь бас нэлээ богино үстэй бас нэлээдгүй явж байсан. Ер нь гадаад стил имиж за ялангуяа үсэндээ ер нь хэрэг зоригтой өөрчлөлт хийж чаддаг бай. За ер нь их зоригтой хиндэ. Их зориг гаргаад шууд хийждэг юм бол би байгаа юм тий. Нэлээд шийдэмгээ. Анха би бас дунд зэргийн өстэй гэсэн. Ер нь миний өс ургалт жоохон тааруутай гэж хэлэх юм уу да. Хүн болгоны хөөр тий. Тэгээд өсөө богинохон болгохоор шийдээд тэгээ тэр үеэр яг өсөө богинохон ч болгож таарсан яг Мама Мия мюзикл намайг тоглохыг урьсан тэр богинохон өстэйгээ яг Мама Мия тоглож исэн. Тэгээ тэрнээс хойш хүмүүс намайг шууд нөгөө богинохон өсээр нь ойлгодог болсон. Тэгтээ бүр тэр нь буржгар байвал гоё гэд бүр тэгээд заримдаа ингээ өсөө шулуунаар нь би байлгамаар санагдаад ингээ шулуухан болгоод очих. Үгүй наадах ч айгүй ингээ буржижгаар айгүй гоё шүү дээ. Хөрх буржилахчих гээд. Тэгээд нөгөө гомбо хоёр нэг төр ярьсан шүү дээ. Гомбо орч чинь буржгар шүү дээ. За заримдаа хоёлаа энэ тэнд дуулах гээд очихоор ёо чи буржгар би буржгар хоёлаа буржгар яах вэ гээд. Ийм хоёулаа боржгаар. Тэгээ ер нь үсэндээ бол аюу зоригтой шийдлүүдийг хийдэг. Хоёртон бахта бас нэлээд богинохон үстэй байж байгаа. Жоох ургуулад. Тэгээ энэ удаад бол бас үсээ урт үсийг имиж болгож авч тий бас нэлээд уруулсан. Одоо тэгээд сүүлийн үед урт ус модонд ороод ах шиг байна. Тий миний ажилласнаар бол бас юм хиймтэй урт ус модонд ороод тий. Тэгээд удахгүй гэж бас нэг жоохон чалк тавьж үзнэ гэдэг байхгүй юу? Удахгүй бас нэг өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа юм байна тийм ээ. Та хэлж штэ би ер нь өөрийнхөө гадна дүр төрхөндөө зоригтойгоор өөрчлөлт хийдэг гэж тэгж байна. Ер нь хувь хүн талаасаа уянгаа ер нь хэрэг тэм шийдэмгээ зоригтой альваад нэг тийм ээ. За гэвэл за гэтэгдэг гэд хандчихдаг. А нөгөө талаас альва юм ер нь хэрэг тэг зоригтойгоор хандаж чаддаг бай. Зориг гаргана гэдэг чинь бас манай би чи өсгөлийн үн шүү дээ. Тэгээд манай нутгийн их зоригтой хүмүүс байдаг шүү дээ гэдэг байхгүй юу? Одоо ардчлалаар ч нөлсөн улсч байна. Одоо манай хөсгөлийнх юм байгаа шүү дээ тий. Ер нь их зоригтой шийдвэр гарганаа. Тэгтээ очир дутагдaltaй байх хэвээр. Дараа бодолтой дотроо бас тийм ээ. Бодолтой дараа суурьтай байх хэвээр гэж би ойлгодог. Тэгтээ урлагийн хүнд шийдэмгийн зам бол чухал. Хэрэгтэй. Нэг тэгвэл би алдчих байх ч гэдэм юм, ончих байх ч гэдэм үү гэдэг ингээд бас тий байж болохгүй. Би бол эрсдлээс ер нь их айдгүй штэ. Тэгээд их шийдэмгийн зан гарнаа. Ерөнхийдөө бол өөрийн уран бүтээлтэй бол тэрийг илүү их ашигладаг. Хувь амьдралдаа бол хүн бас эхлэн бодолцож шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Тэрнээс би зөрөгтэй би шийдэмгээд тас төс хийгээд яваад иж болохгүй гэж би ойлгодог юм тий. Тэгэхээр амьдралдаа бол арай илүү бууртай ханддаг. Уран бүтээлт хүнд яг тас хийсэн шийдвэр маш чухал байдаг. За би тань дээр очиж тантай уран бүтээл хийнэ гэсэн бол тэр аль хэзээ шийдвэр гаргацсан. Тэр хүний ажлыг ч болохгүй, өөрийнхөө ажлыг болохгүй. Хийн л гэсэн бол хийдэг байх хэрэгтэй гэж би ойлгох. Хүний хамгийн үнэтэй эрхэм зан чанар шүү тийм ээ. Яг тийм зангаас үлдээ. Тийм занггүй өнөөдөр заа гэчихэд маргааш үгүй гэдэг хүмүүсээс олж ард нь маш их олон хүний хөдөлмөр тийм ээ. Ажил сүрдэг асуудал зөндөө байна. Тэгэхээр хөвсгөл гэснээс таныг баг байхдаа малаа хариу
хариулаад айгуу тэг сайхан ингээд дуулаад ингээл хөдөө талд хээр тэмээ нилээх дуулдаг байсан. Тэгэж хин хүнээс айж хичээлгүй тэгэж сайхан өөрийнхөө хоолойны чадлаар дуулдаг байсан. Өнөөдрийн таны бас энэ амжилтанд өнөөдрийн сонгодогт ингээд гоцол дуучин болоод явж байгааг юм бас үр дүн нөлөөлөх гэж ярьдаг юм байлаа хүмүүс. Ер нь би чинь зуныхаа хөвсглийн мөрөндөл би ч одоо сургуультаас ороод өвлөн сургуультаас ороод зун болохоор манай аав ээж намайг ер нь их цослон мослонд явуулдаг байсан. Уран төвшгөл хүүхдийн цослон байдаг. Явах юмсан гэж боддог. Их мөрөөд. Өдөр Улаанбаатарт найрамдал гэж цослон байдаг. Тийшээ явах юмсан гэж боддог байсан. Тэгээ цослон явуулдаг шууд эмээг их манай явуулч манай аав ээж бүрэн тогтхын одоо тэр хөх цав сангийн талаа гэж газараар нутгалдаг. Тэгээ тийшээ явна. Манай эмээ чинь одоо ер нь өөрөө бас цөөхөн хүүхдтэй 3 хүүхдтэй 3 хүн бүгдээрээ гэр бүл толголоо гараа явцгаацсан. Ач зээнэр нь л очиж тэнд 100 эмээтэйгээ тий гарын үзүүртэн тусдсан болж хитэ хоньыг хариулж өгнө. Тэгээ би их очноо том очно. Тэгээд очно надаас өөр нөгөө жижигчүүлэн очиод эмээд таслах юм байхгүй тий. Ирэхлээд өөрсдийгөө асруулна тий. Би очиж тэгээд гар хөлийнх нь үзэрт усын аваад өгчин усын наашин цааш нь болгон за тэгэл хонь хариулна. Бас чадахгүй байж морь унаад бас шагшаад байна. Үнэнээс нь саалцсан гэх мэтчлэн ингээд хөдөөний амьдрал бас мэднэ. Том болтлоо, нилээ том болтлоо. 8, 9-р анги хүртэл би мэдэрээ тэгж утсан. 10-р ангитай ганцхуудаа цуслаа явж утсан. Аав ээж хоёр маань тэгж ламаг хүмүүжүүлсэн. Баярлуулсан. Тэгээд сүүлчийн удаа буюу анхны удаа цусланд амраад тэрнээс бус тохиолдолд дандаа эмээгэндээ үйдэгс. Тэгээ яг хөдөө хонь хариулж байгаа хүүхд чи өдөржингөө юу ихээ? Саахан цангин талд болно ш. Тэрнгээр цуураад чивэл цуураагаа сонсч мансаад баясаад тоглоод тэрнгээр дуулаад тэгж байдаг гэсэн. Ер нь тэгээд нөгөө уул усаад агаад ч гэдэг юм уу тийм хүний хоолойнод өөр үйдэг юм шиг надад санагддаг. Хөвсгөл рүү одоо жоохон цавхан тишээгээ энтер гээд ирэхээр тас сэтл хоолойтой тэгж тас сэтл час сэтл дуулдаг тийм хоолойтой хүмүүс. Одоо манай хөвсгөлийн дуунууд ер нь тийм шүү дээ. Дээшээ гараад явчихна тэр өндөр уулын ориг шиг. Тэгэл цойлол тэгэл дээшээ л дулаад байна. Тал газрынхныг говь тал руу сонсохоор ингээл цэлцэл ингээл барайл намуух ингээл айгүй тийм амьсгаа саатай ингээл дуулдаг. Тэгээд тийш уртын дуу сайхан байдаг. Манай тийш болохоор бисрэг талын уртын тийм бисрэг дуунууд байдаг. Тэгээд яг тийм уул усаа дагаж хүний хоолоо бас тэгж яг байглаасаа тэгж төрдөг юм шиг надад санагддаг. Тэгэхээр та бүдэрийн ярилцлага ерөнхийдөө өндөрлөх төгч байна. Тэгээд тун утахгүй одоо бараг 2-7 хоногч гэлтгүй ер нь цөөхөн хоногийн дараа та бидний нөгөө тэсэн ядан хүлээдэг шинэ жилийн баяр маань болох гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр таны сүүлийн ийм асуултыг асуумаар нь шинэ жилийн баяртай холбогдуулаад таны хувьд хамгийн түрүүнд сэтгэл буудаг тийм сайхан гигэнч гэдэг юм уу тийм ээ. Тийм дурсамж байдаг бол тэр дурсамжаас хуваалцаач яг. За шинэ жилийн тухай нэг дуу хийсэн юм а бид нар классик жим хамтлагаараа их хөөрхөн дуулаад бүжиглцгээ шинэ жил ирж шинэ он гарлаа марлаа гэдэг ингээд дуулаад тэрний клипийг бид нар нэг аваад явж исэн тэр цаг мөч их сайхан санагддгийг. Тэгээд бүдээр ингээд бүр даагцсан нөгөө нэг юм айлын хаусанд очиод авсан чинь цонхоор нь өвлийн өвгнүүд хоёр ихтэй маань дууж ирэх хэрэгтэй байхгүй нөгөө бэлгээ тэр хоёр тэр дээвэр дээр хөлдөж хөтлөө зураг авах. Таяа ит хоёр болохоор арай нэг охин октод юм болохоор ингээд модны хаажууд ингээд дотор. Тэгээд дараа нь хамгийн сүүлийн хэсгийг гадаа авсан. Бас яг хөлдөж хөтлөө ингээд згсаа. Гэтэ айгүй гоё дааралтай байдаг шин тийм гоё тийм гоё дааралтай байсан. Тийм ээ. Аз жаргалтай. Шинэ жилийн одоо дууны клипний зураг авахулж исэн тэр маш гоё мөч байла. Мөн талбай дээр бид нэр их олон удаа он гаргаж исэн классик жим хамтлагаараа. Хамгийн сүүлд бид нар одоо их авраг болчиход байгаа Японд барилдаад байгаа манай их авраг те хамт бид нартай ирж тэр үед авраг болоогүй байсан тэр үед цол хэрэгм аваагүй байсан бид нартай ирж Японы сумагийнхаа ирж талбай дээр он гаргаж ирсэн яг 31-ний орой тэгээд өстэй дэл ингээ өмссөн. Бид нар болохоор юм жижигэн хүүртгэндэд өмссөн. Ингээд харсан чи юм хажууд ийм том залуу. Тэгээ бид зураг мураг авахулаад тэнд бид нар бас яг шинэ жилийнхаа догдуулаад ингээд он гаргаж ирсэн. Тэр мөч бас их сайхан. Тэгээд мэдээж хамгийн аз жаргалтай мөч бол гэр бүлтэйгээ байх. Хамгийн сайхан тийм ээ. Тий, тэр мөчүүд бол үнэхээр дурсамжтай сайхан үед байжээ. За танд баярлалаа. Бидний урилгыг хүлээн аваа. За мөн одоо эмэгтэйчүүд
эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань тэсэн ядан үздэг тийм ээ. Одоо тэр үзэгчдийг маань хүндлээд өнөөдөр ингээд манай зочны хомирт маань түр хугацаач гэсэн цаасанд маш их баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Таны өнөөдрийн төлөвлөсөн ажил үйлс бүхэн сэтгэлчлэн бүтгийн өрөөлийг дэвшүүлээ. Ингээд маргааш өдрийн цагтаа эргээд уулзлаа. Баяртай үзэгчдээ.